Уй гашуу, гониглах, уурлах зэрэг сэтгэлийн сөрөг хөдлөлийг даван туулах аргууд. Сэтгэл хөдлөл гэдэг нь бодит зүйлс хүмүүсийн өөрийн биеийн хэрэгцээ шаардлагыг хангаж буй эсрэгээр илрэх хүний хандлага, мэдрэмж, бодол санаа, үйл ажиллагаанаас гарсан сэтгэл зүйн болон физиологийн төлөв байдал юм а. Бид баяр баясгалан, аз жаргал, уур хилэн, айдас, уй тургуныг зэрэг сэтгэл хөдлөлийг мэдрэх бөгөөд эдгээр сэтгэл хөдлөлүүд нь эерэг сэтгэл хөдлөл, сөрөг сэтгэл хөдлөлийг нэгтгэн дүгнэж болно. Хэрвээ сөрөг сэтгэл хөдлөл болон сэтгэлийн дарамт нь удаан хугацаанд байвал биеийн өвчний шинж тэмдэг, сэтгэл зүйн асуудал үүсэх магадлалтай. Тэгвэл хүмүүс сэтгэл хөдлөлөө зохицуулж, бэрхшээл сорилтыг даван туулах сайн хандлагатай байх ёстой юм байна. Дараах товч аргууд нь таныг сөрөг сэтгэл хөдлөлөөс зайлсхийлж чадна гэдэгт итгэж байна. 1. Ярьж гарах арга. Гэр бүл, ангийнхан, хамтран ажиллагсад хамгийн найдвартай найз нөхдөдөө гомдол, сэтгэлийн дарамт, уур хилэн зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөө ярьж сураарай. 2. Шилжүүлэх арга. Хэрэв та сэтгэлийн гашуун нөхцөл байдалд байвал анхаарлаа өөрийн сонирхолтой зүйл рүү хандуулах хэрэгтэй. Жишээ нь гадуур алхах, кино үзэх, телевиз үзэх, унших, тоглох, шатар тоглох, найз нөхдөдөө ярилцах, орчноо өөрчилснөөр таны сэтгэл хөдлөлийг тайвшруулж, аз жаргалыг мэдрэх болно. 3. Нүүрний илэрхийллийг тохируулах арга. Хэрэв та аз жаргалтай бус байвал толны өмнө өөрийгөө инээлхийг оролдож үзээрэй. Өөрийгөө инээлгэж, инээснээр өөрийгөө маш хөөрхөн гэдгийг мэдэрч энэ агшинд сөрөг сэтгэл хөдлөл танаас зугтах болно. 4. Амьсгалаа тохируулах арга. Хэрэв та өөрийгөө аз жаргалтай гэж бодохгүй байгаа бол нүдэн анин гүнзгий амьсгаа аваад дараа нь аажмаажаар амьсгалаа гаргана. Дахин давтан хийгээрэй. Амьсгал тогтворчиж бүх бие тайвширч байгааг мэдэрнэ. 5. Уйлж үзээрэй. Маш их шархалсан гунигтай байхдаа нэг сайн уйлаад үзээрэй. Уйлах нь хуримтлагдсан сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижруулж сэтгэл зүйн тэнцвэрийг зохицуулж чадна. 6. Сэтгэл уужирдал инээн. Инээмсэглэл болон хурдтай гүйлтэн сэтгэл хөдлөлийг дэмждэг. Таны бие махбодыг стрессийн түвшинг бууруулж, булчингаа амрааж, илүү их сэтгэл хангалуун бодисыг чөлөөлж, илүү сайн мэдрэмж төрүүлдэг. 7. Материалын зүйлээр уур хилэнгээ гаргана. Та гомдол, уур уцаартай байвал хувцсны шүүгээ, шургуулга болон илүү дэлгэр зүйлээ цэвэрлэх, хуримтлагдсан хогийг хайснаар таны сэтгэл хөдлөлийг илүү сайн болгоно. Үүнээс гадна хүнжил, дэр, эсвэл тедди бавгаан хүүхэлтэй зэргийг хүчтэй цохох буюу дээш нь өргөж шиднэ. Энэ нь таны сэтгэл санааг тайвшруулна. 8. Илүү их хөдөлгөөн хий. Ядарсан, сэтгэлээр унсан үедээ орондоо бүх хэвтээд бай. Олон хүмүүс сэтгэлийн зовлонгоосоо гарсны дараа хөдөлгөөн хийнэ гэж боддог. Үнэндээ сэтгэл санаа сайхан байх нь дасгал сургалт хийж байх үед бий болдог. Идэхгүй бол гэрээсээ гараад алхаж үзээрэй. Дараа нь таны оюун ухаан илүү идэвхтэй байгааг мэдрэх болно. Энэ танд туслан сөрөг сэтгэл хөдлөлөөс гаргах юм а. 9. Өөрийгөө тайвшруулж урамшуулах. Хэрэв та зорилгодоо хүрч чадахгүй байгаа бол таны сэтгэлийн гунигт байдлыг багасгахын тулд өөрийгөө тайвшруулах шалтгааныг олж болно. Та саад бэрхшээлийг даван туулахын тулд философи эсвэл алдартай үсийг ашиглахыг зөвлөж байна. 10. Хошин аргыг хэрэглэнэ.
Хошин аргыг хэрэглэн өөрийг танд гонглуулж байгаа зүйлийг мэдэж болно. Энэ нь таны сэтгэлийн тавгүй мэдрэмжийг арилгадаг. Хошигнолыг хөгжүүлэх олон арга бий. Жишээ нь хошин ном, видео бичлэгийг сонирхох, хошин хүмүүстэй уулзаж болно. 11. Хөдөө гарах. Байгалийн хачин гайхалтай уул ус нь хүмүүсийн зүрстгэлийг цочирдуулдаг. Ууланд авирахдаа та зүрстгэлээ нээж хараа сонгон их байгалийн мэдрэн баясах. Тэр мөчөд бүх муу мухай зүйл арилан удах болно. Тиймээс та сэтгэл түгшсэн, санаа зовсон, сэтгэлээр унсан үедээ ажлаасаа салж байгальтай холбогдохыг зөвлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.